Ирээдүйд ийм зүйл тохиолдно гэж хэн санах билээ. Шинэ агаар амьсгалагч аюултай болохыг энэ үед дэлхийд даяар үхлийн хорт хий тархсан байлаа. Хүнч бай, амтанч бай хэдхэн удаа амьсгалахад 3 минутын дотор газар дээрээ нас барах болно. Өмнө нь хүнээр дүүрэн байсан гудамжууд одоо бүгд үхмэлт чимээгүй балгас болжээ. Зүүн хідэн амьд үлдгэсэд зөвхөн газар доор нуугдаж амь зуухал боломжтой болсон. Гэхдээ тэд найдвараа алдаагүй. Харин ч бүх нөөцөө төвлөрүүлж нэгэн судалгааны төв байгуулсан. Зорилго нь хорт утааг устгах аргыг олох явдал байв. Энэ бол хүн төрөлхтөн соёлоо аврах сүүлчийн боломж байж мэднэ. Өмнө зогсож буй эмэгтэй Кора гэдэг. Тэр бол судалгааны төвийн гадаад ажилтан. Тэр хэдийнэ газар доорх хяналтын станцад хэдэн жил ажиллаж байна. Өдөр бүрийн ажил. Хорт хийтэй холбоотой мэдээллийг бүртгэх юм. Хорт хий хаанаас гарч байгааг мэдэхгүй ч тэд маш удаан хурдаар алгуур буурч байна. Одоогийн мэдээллийн загвараар тооцоолбол ойролцоогоор 30 жилийн дараа хүмүүс газар дээр чөлөөтэй амьсгалж чадна. Энэ л хүрхийн аргагүй найдвар. Корог туулж гарахад нь түшиг болсон зүйл бол газар доорх уйтгартай нэгэн хэвийн амьдрал юм. Эмэгтэй дэлгэц дээрх газрын зургийг харж өөртөө адилхан ажил хийж буй олон хамт ажиллагсад байгааг мэднэ. Тэр шөнө Кора ном уншиж байтал компьютер гинт дохиод уурлаа. Тэр нь төвөөс ирсэн мэдээ байжээ. Корог хангамжийн бараагаа шалгаж авахыг сануулв. Дараагийн өглөө эртлэн Кора зузаан хий хамгаалах хэрэглэл өмсөв. Гартаа зэвсэг бариад гадаргуу руу хангамж авах гэж явлаа. Сэтгэлээ бэлдсэн байсан ч нүдэнд харагдсан байдал Корогийн сэтгэлийг хүнд болголоо. Агаар нь саарл манангаар дүүрэн байв. Эвдэрч сүйдсэн гудамж үхлийн нам гүмийг цацруулж байв. Эмэгтэйгийн алхам өөрийн ирэхгүй түргсэв. Зүгээр л энэ найдваргүй дүр зургийг хурдан орхихыг хүсв. Бараа зөөвөрлөх дрон яг цагтаа ирлээ. Гэхдээ буух цэг нь баг зэрэг зөрөв. Кора арга буюу ус руу үсрэхээс өөр сонголтгүй байв. Аз босоход хайрцаг сайн битүүмжилсэн байжээ. Дотор хүнсчийг авсангүй. Энэ хайрцагт байгаа зүйл хагас сараас илүү хугацаанд хангалттай. Хэдийгээр газар доор хорогдох байранд үлсэх даарч зовох асуудал байхгүй ч сэтгэл зүйн ганцаардлыг хүн бүр дааж чадахгүй. Залхуутай амьдрал өдөр бүр давтагдана. Тэгтэл нэг өдөр компьютер гинт сүлжээ тасарлаа гэж анхааруулсан. Энэ нь түүнийг төвтэй бүрэн холбоо тасарсныг илэрхийлж байлаа. Цаашид ямар ч хангамж ирэхгүй. Тэгвэл тэр газар доор хорогдох байрандаа үлбэрч өгөх нь байна шүү дээ. Кора хажуугийн дохионы станцад ажилладаг хамтрагчаа бодлоо. Магадгүй нөгөө талаас төвтэй холбогдож болох юм. Хорт бодисоос хамгаалах хэрэгсэл өөрийгөө хамгаалах зэвсгээ бэлтлээ. Эмэгтэй дахин газар доорх цайзнаасаа гарлаа. Энэ удаад тэрээр хамгийн итгэдэг робот хамтрагчаа авч явлаа. Бүргэдтэй төстэй нисдэг машин. Хорт утаагаар бүрхэгдсэн хаягдсан хотыг туулна. Кора эцэст нь хурц дохионы станцад хүрч очлоо. Хэн мэдэх вэ? Газар доорх бункерийн төмөр хаалгыг нээхэд дотор нь бохир ус дүүрсэн байв. Эмэгтэй зүрхэндээ муу ёрийн мэдрэмж төрөв. Тэр маш хурдан дохионы цамхгийн орой руу явирлаа. Тэгээд харсан чинь хамт ажилтдаг хүн ширээн дээр хөдөлгөөнгүй хэвтэж байв. Кора дөхөж очоод шалгав. Нөгөө хүн аль хэдийн амьсгал хураасан байжээ. Ширээн дээр бас нэг цахиа үлдээсэн байв. Тэр хамтран ажиллагч нэг удаа гадуур явж ирээд өөрийнхөө бункер усанд автаж байгааг олж харжээ. Тэр төвөөс аврах баг дуудмаар байсан ч огт холбоо барьж чадаагүй. Эцэст нь үнэхээр төсвөрлөж чадхаа байсан тул өөрийгөө дуусгахыг сонгосон байна. Кора рацигаа авч төв рүү дуудлага хийв. Дэлгэц дээр үнэхээр утасгүй холбоо ажиллахгүй байна гэж гарч байлаа. Эмэгтэйн духнаас хүйтэн хөлс гарч эхэллээ. Зөвхөн хамт ажиллагчдынхаа нас барснаас болоогүй. Одоо түүнд цаашид яах ёстой вэ? Үлдвэл гарцаагүй өхнө гэдгийг мэдэж байв. Гартаа байгаа газрын зургийг харлаа. Төв байр эндээс холгойг олж мэдэв. Кора ямар нэгэн зүйл болох гэж байгааг зөнгөөрөө мэдэрч байв. Тэрээр төв рүү явган очиж нөхцөл байдлыг шалгахаар шийдэв. Санамсаргүй нэг машин олж тэр шөнө амарлаа. Кора сэтгэлээ засаж замаа үргэлжлүүлэн явлаа. Механик нисгэгчгүй онгоц үргэлж түүний хажууд хамгаалж байв. Учир нь тэр энэ цаг үед зөвхөн хорт манан л хүний амьд хүрдэггүйг сайн мэддэг. Холын бараанаас амьд үлдгэсэд байгаа нь бүдэг бадаг харагдав. Кора маш болгоомжтойгоор нуугдахыг сонгов. Замдаа үе зогсож явж байлаа. Эцэст нь тэрээр судалгааны төвийн төв байранд ирлээ. Биеийн үнэмлэхээр баазад нэвтэрнэ. Эндхийн шүүлтүүрийн систем илүү дэвшилтэд. Хийн баггүйч чөлөөтэй амьсгалж болно. Гэтэл Корагийн гайхширлыг төрүүлсэн зүйл нь баазад огт хүн харагдсангүй. Өмнөх хамт ажиллагчид нь ор мөргүй алга болсон мэт. Тэрээр энд тэндээс уус мөр хайв. Эцэст нь нэг компьютер дээр бүх хэлтэс дэлгээсэн имэйлийг харлаа. Нөөц хомсдож байгаа учраас бааз судалгааны төлөвлөгөөг зогсоохоор шийдсэн байна. Бүгд юмаа цэгцлээд төвөөс гарна. Гэтэл Кора энэ мэдээллийг огт аваагүй байжээ. Энэ нь түүнийг төвөөсөө орхигдсон мэт мэдрэмж төрүүлв. Сүүлийн хэд хоног яагаад гинэт интернет тасарсныг гайхаад байсан юм. Радио холбооны дохио хүртэл учир битүүлэг алга болсон. Кора бодолд автан сууж байх үед суурьнд гинэт 3 амьд үлдгэсэд дайран орж ирэв. Эмэгтэй маш хурдан хариу үйлдэл үзүүлж нэгхэн агшинд 2 хүнийг устгалаа. Үлдсэн нэг нь газар дээрээ сөхрөн унав. Кора гартаа байсан газрын зургийг нээлээ. Хамгийн ойрын хорогдох байр хүртэл 1 сар явна. Түүний авч явсан нөөц 3 хоногт л хүрэлцэн. Харин эхлээд өөрийн цайз руугаа буцахаас өөр аргагүй бололтой. Ядаж тэнд байгаа нөөц 10 хоног хагас сар болж хүрэлцэн. Гэтэл буцах замдаа түүний нисдэг машин гинэт удирдлаггүй болов. Зүүн хідэн амьд үлдгэсэд гинэт гарч ирэв. Тэд Корог шууд цохиж ухаан алдууллаа.
Эмэгтэй дахин сэрэхэд өмнө нь булчинлаг биетэй эрэгтэй зогсож байлаа. Түүний нэрийг Ханк гэдэг. Тэр хэд хэдэн удаа судалгааны төвд эсгээр хүсэлт гаргаж байсан. Харамсалтай нь бүгд татгалцсан. Түүнээс хойш тэр өдөр бүр газар дээр хог хаягдас цуглуулж амьдралаа залгуулдаг. Кора яарвчлан тайлбарлав. Судалгааны төв ингэж байгаа нь ч бас нөөцийг төвлөрүүлж дэлхийг аврах. Гэтэл Ханк энэ үгэнд огт итгэдэггүй. Одоо хоосон болсон бааз нь үүний хамгийн сайн баталгаа. Тэд үнэндээ шалтак хайж байгаа юм. Хамгийн сайн нөөцийг эзэмшихийн тулд энд хүрэхэд Ханк шууд бууга өргөв. Корагаас хамгийн үн цэнтэй нисдэг төхөөрөмжийг нь өгөхийг сүрдүүлв. Кора мэдээж харамсаж байлаа. Худлаа хийлж бүргэд холоос эргүүл хийж байна гэлээ. Тэр дороо буцаж ирэхгүй гэжээ. Ханк инээмсэглэн инээшээ. Ямар ч байсан өөрт нь хангалттай цаг байгаа. Гэвч тэр мдээгүй зүйл нь Кора аль хэдийн гарын гавлаа нууцаар тайлчихсан байлаа. Харуул анзаараагүй байхад тэр шууд сандлаа авч шийдсэн. Харуулыг цэвэрхэн хурдан шийдсэн. Кора бас марталгүй. Түүний зэвсэг хиймэл маскыг авсан. Тэр хурдан баазын хаалга руу гүйсэн. Нэг эмэгтэй хутгаа ирлэж байгааг харсан. Тэр шууд хутгаа гаргаж чанга хатгасан. Гарч буй чимээ ойрхон байсан харуулыг цочоосон. Тэр огтхон ч эргэлзэлгүйгээр зэвсгээ өргөж гал нэв. Кора бусдах аргагүй болсон тэр мөчөд бүргэд дрон яг цагтаа ирлээ. Кора урагшилж нөхцөл байдлыг шалгахаар зэхв. Гэтэл ард нь дахин нэг хамгаалагч гарч ирэв. Тэр даруй баригдах шахав. Гинэт буун дуу гарлаа. Арын хамгаалагч газар унав. Кора эргэлзэн толгоогоо өргөв. Буудсан эмэгтэйг олж харлаа. Гэтэл тэр эмэгтэй өөртөө нь яг адилхан байв. Гэхдээ одоо бодох зав алга. Юуны түрүүнд эндээс зүгтаах хэрэгтэй. Хоёулаа нэг өрөөнд гүйлээ. Кораг гинэт гарч ирсэн харуул барив. Эмэгтэй хүч хүрэлцээгүй тул хатуу дарууллаа. Аз болоход чухал мөчөд тэрээр нөгөө хүний багийг тайлсан. Энэ харуул газар унаад л амь насаа алдсан. Харин нөгөө талд байгаа хачирхалтай эмэгтэйч бас хүнд байдалд орсон. Биеэрээ том Ханк олны дунд их анзаарагдаж байв. Корагийн буунд сум байгаагүй. Тэрээр мод шүүрч аваад Ханкийн гидсэнд хүчтэй цохив. Тэр том ир өвцөндөө чанга орилсон. Өөрийгөө амьд гарахгүй гэдгийг ойлгосон. Тэр уурлаж дроны удирдлагыг эвдлээ. Кора буу шүүрч авлаа. Эсрэг талын хүнийг буудаж алахыг хүссэн. Гэвч эцэст нь төвчин буудаагүй. Эцсийн эцэст Ханкч бас энэ сүүлийн үед зовж шаналж яваа өрөвдөлтэй хүн. Өмнөх дайснаа шийдвэрлэсний дараа Кора эмэгтэйн талаар яарвчлан асуулаа. Яагаад надтай адилхан харагдаж байна вэ? Тэр эмэгтэй тайван хэлв. Үнэн дээр бид бүгд колон хүмүүс. Судалгааны төвийн Кора төслийн бүтээгдэхүүн. Кора энэ ярианд огт итгэсэнгүй. Тэр багасаа судалгааны төвд өссөн. Бүр газар доорх цайзад судалгааны төвд 10 жил ажилласан. Эдгээр дурсамж хуурамч байх боломжгүй. Колон хүн хүйтэн царайтаагаар үргэлжлүүлэн нууцыг дэлгэлээ. Колагийн тархинд байгаа жинхэнэ дурсамжууд зүгээр л хүний генийг ашиглан засварласан код юм. Өмнө нь тэр судалгааны төвийн төв байранд 2 бүтлгүй төслийн нууц файлыг олсон. Харин саяхан эхлүүлсэн кола төсөл үнэндээ хэдэн зуун мянган колон хүн үйлдвэрлэх зорилготой. Тэднийг хүний оронд аюултай эсвэл уйтгартай ажлыг хийлгэхээр ашигладаг байсан. Гэвч одоо амьд үлдгэсэд улам цөөрч байна. Төв удирдлага эцэст нь төслийг зогсоох шийдвэр гаргав. Өмнө нь бүтээсэн колон хүмүүс хэрэггүй хаягдал боллоо. Энэ эмэгтэй колон хүн хаягдах хувь заяаг төвчиж чадсангүй. Тэр тангараглжээ. Судалгааны төвийн шилдэг хүмүүстэй учрыг нь олно гэж. Сүүлийн үед тэр үргэлж түүний мөрийг хайж байна. Өндөрлөг газарт хоргүй манан байдаггүй гэж дуулсан. Өмнө нь очиж байсан өндөрлгүүдийг хасч үзээд эмэгтэй колон энэ хуучин өндөр барилга болон хажууд нь байгаа уулын орой шинэ судалгааны бааз болох хамгийн магадлалтай гэж таамаглав. Корагийн сэтгэлд ч мөн адил амар тайван бус байлаа. Тиймээс тэр хамт явхаар шийдсэн. Хоёр хүн эхлээд хамгийн ойрын өндөр барилга руу очлоо. Гэтэл дөнгөж орж ирмэгц. Агаараас тод дуугаар зар хурч ирэв. Сайн байцгаана уу? Энд аль хэдийн амьд үлдгэсэд эзэлчихсэн байжээ. Нөгөө тал Кораг ханан дээр хуцсыг авахыг дохив. Гэтэл эрэгтэй хүн аль хэдийн үүнийг мэдчихсэн байв. Хоёулаа колон хүн гэдгийг нь өөрийнхөө уурхайд байрлаж байгаа тухайга хэлв. Тэнд хиймэл амьсгалын маск зүүх шаардлагагүй. Хангамж ч хангалттай байдаг. Кора хоёрт нэгдэхийг урьсан. Гэвч колон хүн дотроосоо хүн төрөлхтнийг үзэн яддаг. Тэр гаднаа зөвшөөрсөн дүр үзүүлв. Эмтгийн хамгаалагчид угтаж ирэхэд тэр шууд буу барин тэднийг буудаж хөнөв. Энэ үйлдэл нь зүгийн өөр рүү гараа хийсэнтэй адил байлаа. Хаягдсан барилгын хаалга автоматар хаагдав. Кора хананы ард нуугдав. Тэр гар бөмбөг нисэж ирэхийг харлаа. Тэр шууд авч цонхоор шидэв. Хоёр тал хурдан тулалдаанд орлоо. Замбраагүй байдалд нэг хамгаалагч Кораг барив. Тэр колон хүнээс зэвсгээ хаяхыг тулган шаардав. Гэхдээ энэ эмэгтэйч бас амархан бууж өгөхгүй байлаа. Тэр эргэж харж өөр нэг харуулыг барьж авсан. Анхнаасаа хоёр тал барьцаатнуудаа солихоор тохиролцсон байсан. Гэвч колон хүний сэтгэл дэх өшөө хорсол арилаагүй байв. Эцэст нь төвчж чадалгүй буутчихлаа. Дахиад л ширүүн тулалдаан болов. Хоёулаа амжилттай зугтаж чадсан ч харамсалтай нь колон хүн хүнд шархацсан байлаа. Түүний хамгаалалтын хувцас судалгүй цусаар улаан болсон. Кора эмэгтэйг түшиж явахад маш хэцүү байлаа. Удахгүй оргилд хүрэх гэж байтал колон хүн эцэст нь ядарч газарт унсан. Тэр сүүлчийн хүслээ хийсэн. Шинээр байгуулсан судалгааны баазыг харахыг хүссэн юм. Кора толгой дохив.
Кора Ксон хүний сайхан хүсэл мөрөөдлийг авч ганцаараа оргилд гарсан. Гэвч урд нь гарч ирсэн нь хорийн манангаар дүүрсэн эзгүй тал байлаа. Амьд үлдсэн хэн нэгний бараач харагдсангүй. Кора гунига хүчээр дарж Ксон хүний хажууд очин аяархан тайтгаруулв. Тэр уулын оройд олон амьд үлдсэн хүмүүсийг харсан. Тэнд хорийн манан байхгүй. Хүүхдүүд бүгд баяртайгаар тоглож байсан. Эмэгтэй үгийг нь сонсоод маш их тайвширч нүдээ анив. Тэр эмэгтэй Ксон хүн байсан ч сэтгэлийнхээ гүнээс дэлхий дахин сайхан болохыг хүсдэг байлаа. Кора түүнийг урам хугараасаа гэж хүссэнгүй. Тиймээс тэр инэрэмгүй худал яриаг зохиожээ. Энэ мөчид Кора дахин ганцаараа үлдлээ. Тэр ядарсан биеэ чирэн хуучин гэртээ буцаж очлоо. Гэтэл орцсон нэгэн этгээдээр онгойлгогдсон байв. Яаран сандран орж ирэв. Кора нөөцсөн бүх зүйл нь сүрсэн байгааг харлаа. Харин буйдан дээр сууж байсан ир өмнө нь өрөвдөж алаагүй ханх байлаа. Өөрөө хамгийн ихдээ 7 хоног амьд байхыг ойлгов. Кора зөвхөнгөө барсан орхилоо. Эцэст нь төвчж чадалгүй бооны гохыг дарлаа. Энэ бол шинжлэх ухааны аимшиг киноны хураангуй юм. Кора киноны бүх агуулга, түүхийн төгсгөлийн эргэлт, киноны чиглэлийг бүрэн өөрчилсөн. Гол дүр өөрийгөө Ксон гэдгийг мэдсэн ч, хүмүүс түүнийг өршөөлгүйгээр хайсан ч, гэсэн ч тэр зүрх сэтгэлийнхээ гүнд хүн чанарын сайхныг хадгалсаар байсан. Гэвч эцэст нь яг энэ сайхан сэтгэл нь өөрийнхөө амьдрах найдварыг үгүй хийлээ. Иймэрхүү сүрлийн эцсийн байдалд та сайн хүн байхаа үргэлжлүүлэн баримтлах уу? Эсвэл амьд үлдэхийн тулд ямар ч аргаар хамаагүй тэмцэх үү? Сэтгэгдлийн хэсэгт санал бодлоо хуваалцаарай. Дараагийн удаа уулзцгаая.